Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальциар баяжуулсан Dr. Water. Эрүүл мэндийн ус. Эрдэсийн нөхөн. Water Bad Better. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Dr. Water эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. Тань мэдхийг хэлээр өрөөтэй Зангаа ТV үзүүлж байна. Киноны цаан нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эргэн уулзах таатай байна. За энэ дугаарыг хөтлөн явуулахаар кино судлаач Жаргал сайхан тэгээд кино наруулагч Галсан дорж бий ирсэн байна. Энэ дугаарыг хөтлөн явуулахаар. За энэ дугаар одоо хамтран ажиллагчтай болсон байгаа. Энэ дугаараар бол хамтран ажиллахаар Dr. Water гэдэг эрүүл мэндийн ус ингээд хамтран ажиллаж байна. За тэгээд одоо өнөөдөр ярих кино руу оръё. Өнөөдөр болохоор Exhuma гэдэг кино ярина. Энэ Солонгосын одоо нэлийн шууган тариад байгаа кино. За тэгээд энэ киног ер нь анх яаж үзчихив? Энэ талаас эхлээд хоёлаа ярилцвал. Тийм. 2024 он гарснаас хойш Солонгосын төдийгүй Азийн улс орнуудад за ер нь тэгээд дэлхийн кино сонирхчдод бас тодорхой хэмжээнд хүрээд байлдан дагуулж чадаад байгаа кинонуудын нэг бол яхахгүй Exhuma гэдэг энэ кино тий. Тэгээд ер нь хүмүүсийн бас юм шууган үсэдсэн дээр нь Берлиний кино наадам дээр энэ кино бас гарсан. Дараа нь дэлхийн нээлттэй хийсэн тий. Тэгээд энэ кино ер нь бол бас тийм баз үсэдсэн учраас зайлшгүй үзэх ёстой кино юм байна гэдээ үзсэн. За яг хуу миний хувьд шүү. Миний хувьд бол том дэлгэцээр харах үзэж чадахгүй тий. Уул нь бас энэ киног кино театрт гэдэг шиг Гарсан тийм Монгол гаргасан тийм. Том дэлгэцээр үзвэл энэ киноны тэр хүрэх гээд байгаа мессеж тэр юунуудыг илүү бас мэдрэх тийм боломжтой гэж харсан. Тэгээд энэ киног яриулбал маш олон зүйл бас байгаа. Тэг үзэгчд маань өнөөдөр бас хамт байгаа, сонсогчд маань хамт байгаад олон зүйлийг бас бидэртэй бас зарим нь бидэртэй адилхан мэдж байгаа тий. Тэр зүйлүүдээ бас илүү лавшруулад ойлгоод авах юм боломжтой. Нэг киног нэг ухаад ойлгоно гэж ярьдаг шүү дээ. Тэг энэ киног ингээд ухаад үзээд ингээд дахин зүйлүүдийг ингээд ойлгоод гүнзгийрүүлэл авах юм бол маш олон тийм элементүүд, деталууд хүрэх гэж байгаа санаа тэг их гоё тийм урлаж хийсэн кино байнлаа гэж би бол үзсэн. Энэ 147 130 орчим минутын кино байсан. Тэгээд 2 цаг гарантай. Тийм. Ер нь бол 2 цаг гаруй хугацаанд бол ер нь бол уйдах тийм хором завдал бол өгөөгүй. Хүмүүс тэгж ярьдаг штэ нэг бас сандал дээрээс те суудал дээрээ өндих завдалгүй те хажууд тусаа угаал тэгэл попкорн өдөл те тэгэл баг тэгэл суугаад үзэхэр юм кино байсан. Тэгээд за киноныхаа найруулагчаас эхлээд хоёлаа яриад байв те Чан Чи Хён гэдэг энэ найруулагч 81 оны залуу байгаа шүү дээ. Ер нь бол харцангуй залуувтар найруулагчд бол залуухан те 43 настай. Тэгээд энэ киног хийхээс өмнө ер нь энэ Чан Чи Хён найруулагч энэ Occult гэдэг байгаа те юр бусын нууцлаг энэ одоо төрлийн кино жанрта хийсэн бүтээлүүд нь айгүй чамбай хүмүүст маш их сайхан таалагдаад зам нь айгүй тийм дардан явж байгаа кино найруулагч гэдэг болохоор карьерийг нь судлаад ингээ үзэхээр ердөөсөө л энэ хүн чинь бүрийн хэмжээний уран сайхны кино 3 киног зохиолыг бичээд найруулсан. Тэгээ кредитийг авсан. Тэгээ энэ 3 кино гуруула supernatural horror буюу тэ юр бусын тэг үзэгчд маань бас мэдж байгаа supernatural horror гэхээр ямар төрөл жанр вэ гэхээр хөвчлэн одоо сүнсүлд замун чөтгөр альбин чөтгөр гээд энэ зүйлийн одоо тий сүнсэнд одоо эзлэгдсэн сүнсэнд дарлагдсан ч гэдэг юм уу те ийм төрлийн одоо чиглэлийн учир битүүлэг нууцыг тайлдаг энэ төрөл жанрыг хилдэг байгаа. Тэгээд яг бол кино бол бүр нэг амар аим шиг кино биш байсан те. Тийм, ер нь бол тийм биш байсан. Яг найруулагчийн тухайд бас нэг юм анзаарсан. Эхлээд шорт фильм хийсэн байсан. Тийм. Тэгээд дараа нь ерөөд яг нөгөө найруулагчийн замлаар л явж байгаа. Нөгөө нэг шорт фильм хийж батлаад хамгийн сонин шорт фильмд бас юм жанрын яг энэ жанр байгаад байгаа. Тэгэхээр ерөөдөө энэ бол өөрийгөө олчихсан байж тэгээд иймэрхүү кино хийнэ гэдэг те. Тэгээ бас дээрэс нь биес нэг кино хийж чаддээ шүү дээ харуулад ингээд шорт фильм хийгээд байсан. Ийм найруулагч байсан. Надад бас харахад их гой санагдчихсан. Ягаад гэвэл бас зарим тохиолдолд олон найруулагч нар шорт фильм дээр гацчихдаг. Хангалттай шагнал авахгүй ч гэдэг юм уу. Тэгээд ерөөхдөө зогсдог. А энэ найруулагч бол яг амжилттай байгаа дараагийнхаа кино хийгээд явсан байсан. Тэр нь бас надад сонирхолтой санагдчихсан. Тэгээд бас нэг юм нэг шорт фильмнээсээ ахуулаад өөрийгөө олцсон байсан сонирхолтой. Зөндөө олон хүмүүс бол шорт фильм болохоор өөр жанраар хийж байгаад ингээд нэг за зарим хүмүүс бол зарим найруулагч нар бол баг 2 3 4 кино дараа нэг өөрийнхөө учрыг олдог ш нэг өөрийнхөө хийж чадах. За энэ дуртай байна нэг өөрийгөө олж авч гэдэг юм уу те. Уран бүтээлчний үед ийм ажиглагддаг. Энэ хүн болохоор надад шорт фильмнээсээ олцсон байсан сонирхолтой санагдчихсан. А тэгээд энэ киноны тухайсаа ярьлаа штэ. Яг тийм аим шиг ингээд биш юм шиг. Ерөнхийдөө л энэ ч нэг
Тэр байдгал нэг юм body horror гэж ярьдэн шүү дээ. Ингээл нэг бөөн цуснууч яг тийм биш. Ерөнхийдөө юм нөгөө нэг дэм гэж ярьдаг. За Монгол манайхан бол химнэл гэж яриад байдаг. Ийм химнэлтэй кино байсан. Тэ? Одоо энэ сүүлд бол манайхан дүүнийг бас үзэж дүүн чинь бас нэг юм тодорхой хэмжээнд химнэлтэй шүү дээ нэг удаан. Энэ кино бас яг юм удаан химнэлтэй байгаадсан. Тэр нь бас их гоё юм чимэг болж өгөөд за дараа нь явах гэх тэ. Яг нэг Холливуудын шиг юм кат тэ. Хурдан биш. Гүзэгчтэй бас бодох цаг өгөө тэ. Тэр нэг мэдрэх боломж өгөөд явж байгаа нь бас их сонирхолтой тийм. Ер нь бол дайггүй сайн шийдэл санагдсан одоо. Тийм. Киног амжилтанд хүргэх за ингээд бид хоёрын өнөөдөр ингээд яриа суух хүн болгоны одоо ярианы сэдв болоход төлөөсөн хэд хэдэн чухал зүйлүүд байгаа. За нэгдүгürt мэдээж найруулагч яг энэ occult буюу энэ юр бусын нууцлаг аимшиг киноны төрөл жанраараа танигдсан. Үнэхээр чамбай шилдэг бүтээлүүд хийдэг эд яваа найруулагч. За тэгээд хоёрдугаарт нь мэдээж энэ киноны гол дүрийн дөрвөн жүжигчин. Энэ дөрвөн жүжигчний сонголт, проб, кастинг маш сайн байсан. Хэрвээ энэ дөрвөн жүжигчний аль нэг нь жүжиглэлд сулхан байсан бол киноны одоо тий хүнд хүрэх гэж байгаа тэр мессежийг хүргэхгүй хойш нь бас арагшин татах ч гэдэг юм уу. Тиймэрхүү сул тал эрсдлүүд байсан. Гэтэл дөрвөн жүжигчин дөрвөлээ маш сайн одоо жүжиглсэн. За тэгээд киноны түрүү хэлсэнчлэн киноны зохиол кино гэдэг чинь өөр ингээл бүхэл бүтэн судалгааны ажил байгаа шүү. Тэгэхээр киноны найруулагч Чан Чэ Хён энэ киног хийхийн тулд Солонгосын хамгийн шилдэг олон далдарсан 50 бөөтө уулзсан. Тэгээ ер нь бол Солонгосын бөөнөртөө аюу тийм дотн харилцаатай юм байл. Энэ харилцаа хизэнээс эхэлсэн гэхээр кино карьерийнх нь буюу 2015 онд хийгдсэн The Priests гэх кино байгаа. 2019 оны Swaha The Six Finger гэдэг энэ уран сайхны кино байгаа. Ингээд 3 дахь яг энэ төрөл жанрын кино бүр илүү одоо олон улсын хэмжээний гэж болохоор те блокбастер болсон. Тэгээ энэ 3 кинонд гурландаа энэ кино хийхдээ нэг юм баг зэргийн юм бөөгийн элементүүд оруулж өгсөн. Яг нь эхний кино бол илүү Солонгосын одоо христийн шашин одоо Америкийн нэг Exorcist кинотой төстэй дүү ийм кино байсан. За хоёр дахь кино болох 19 оны тэр Swaha болохоор буддизмын талаар бас элементүүд орж өгсөн бөөгийн зөвлүүд бас байгаа. За энэ 24 оны энэ Exhuma уран сайхны кинонууд бол ерөөсөө бөө дэйтингэр зайран удган за тэгээд Feng Shui гэж одоо ямар энэ дорноос үүссэн энэ ч одоо шашин юм уу, шинжлэх ухаан юм уу, онол юм уу, тэ ингэж маш олон зүйлийг бодохоор бас дизайн талаас нь ч ярьдаг юм бил. Нэг талаа баг дизайн байсан. Тэгш нөгөө гэрээ нэг ингээд тогтчуулдаг штэ тэ. Одоо нас орсог нэг ийм зүгт оршууд сайн ч гэдэг юм. Энийг бол нэг талаа ингээд за магадгүй ингээд үүдэн дээрээ хүн оршуулчих юм бол дээгүүр нь алхах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр нэг талаас юм дизайны шинжтэй бас байсан юм шүү дээ гэсэн юм фикшн юм талаар ойлголт бас яриа байт юм билээ. Тийм. Тэгээ киногоо ингээд үзээл явж байхад та хоёр нь бас киноныхаа дунд хэсэг за нэг киноны нэг цаг орчим яваад эхлэхэд бол баг зэрэг төөрөлдөн. Энд чинь нөгөө төөрсөн сүнс те сүнс одоо дараачийн төрөлдөө маш олон нууцлаг зүйлүүд ингээд танд тайлагдаж эхэлнэ. Энэ яг юу болоод байна гэдээ ойлгохгүй байж итэл энэ бүх зүйл дээр тэр бөөгийн зан үйл, ёслол, за ингээд талигаач улсан те хөдөөлөлт зуршуулсан байгаа хүний одоо тэр шарилтай хэрхэн яаж гүндэтгэлтэй хандах ёстой байдаг, хараал одоо чатхыг яаж зайлуулдаг те тэр зайлуулах ёс зан үйлүүдийг 100% үнэнд нийцүүлж хийсэн. Чан Чэ Хён найруулагч олон улсын сэтгүүлчид бас асуусан байт юм байл. Энэ дээр гараа яа энэ чинь бас гадаадад аягуул сайн хийгээд байгаа шүү дээ. 80 хэдэн сая долларын ашиг орлогыг Солонгосын зах зээлээс олцоод дээр нь 10 хэдэн сая долларыг олон улсын зах зээлээс олоод нийт нэг 97 сая долларын ашиг орлогыг цуглуулсан кино гадаад үзэгчид маш сайн таалагдсан. За бүр жишээ нь Индонез дэх хамгийн их ашиг орлого цуглуулсан Азийн улс орнуудын ч юм аягүй сайн хийсэн. Тэг ингээд бодохоор хүмүүсийг сонирхсан тэр нөгөө Солонгосын бөө удхан яаж зан үйл хийж байгаа. Тэр зан үйлийг эн чинь яг мэрэгжлийн бөө хүн хийгээд байгаа биш шүү дээ. Ким Го Ун гэдэг тэ Солонгосын жижигчүүхэн ямар мундаг одоо бүжиглж ийн гэж хэлэхүү зан үйлийг хийж ийн тагч ийн тэ ёслолыг үнэхээр өөрийн болгосон байгаа. Хэдхэн хоногт ингэж өөрийн болгож эзэмшээд яг жинхэнэ одоо удгнуудын хажууд энэ хүү зүйлбэрээ хийснэг дараа нь тэр зааж өгсөн удгнуудаас нь бөөнрөөс асуухад гүйцэтгэлийг 100 оноо өгч болох бол 130 оноо өгөхөр ийм сайн тэр нөгөө хутгатай тэр хөдөлгөөн тэр ёслол зан үйлийг бол Ким Гон ер нь юмыг нэг тултал хийдэг хүн гэж байдаг шүү дээ. Үнэхээр тултал нээсэн. Нэрэл ингэж зан үйлийг хийдэг багтаа гэд
Тэгээ би түрүүний яриагаар нэг үргэлжлүүлэхэд Солонгосын хамгийн алдартай 50 бөөтэй уулзсан. Тэгээ энэ дундаасаа Exhuma киноны одоо гарч байгаа үйл явдлуудтай нийцэхээр одоо зан чанарын хувьд одоо ингээд зан үйлийн хувьд хамгийн нийцж болохоор бүүнэртэйгээ хамтарч ажилласан. Тэгээд энэ кино бол 100% бодит authentic гэж Чан Жи-хён найруулагч бол өөртөө айгу итгэлтэй хэлж байгаа. Тэг яг хуу ингээд судлаад байхад Солонгосын бөөгийн одоо бөөнөр их өөр юм билэ. Бөөнөр өөрч байх одоо дэлхийн зарим улс орны одоо бөөнөрөөс 99.5% нь одоо ер нь бол нөгөө хараал энэ төр хийдэг. Ихэвчлэн тийм найруулагч Чан Жи-хёны тайлбарлаж байгаа Солонгос бөөнөр болохоор одоо ингээд үхэгсдийн ертөнц, амьд ертөнцтэй, амьд хүмүүсийн ертөнцийн хооронд холбогддог интерпретер буюу одоо орчуулагч, холбогч, гүүр гэж тайлбарлаж гүүр маягаар. Тэрнээс биш хин нэгэн хүнийг хорлолчий, энэ хин хүнээс цагаалаа аваа тэр хүнийг хараалж чадах хийж идэг юм. Тим байдлаар Солонгос бөөнөр ажилдаггүй. Тэгээ энийг бас их сурталчилсан. Дээр нь Чан Жи-хён найруулагч өөрөө бас хэлсэн. Би ер нь кино ихтэй, би кино зохиол бичгтэй. Энэ киног Солонгос хүн үзэх үү? Би өөрөө үзэх үү? Би ер нь сонирхох болов гэж үзэгчийн хуваар өөрийгөө дандаа урд нь тавьдаг. Тэгээ ингэж тавиад дээр нь би үнэн зүйл үзүүлэхгүй бол зүгээр л хүмүүсийг худлаа зочих гол нүур амруу ингээл цус усрайл те эсвэл нэг ойлж харлаад тим аим шин киноны төрлөлийг би хийх дурггүй илүү бодит suspense гэж ярьдаг. Хүнд ингээл нэг аажуухандаа ингээл жоохон зэвүүцэл төрөөл ингээл игдүүцэл те эсвэл нэг биеийн шар ус босно гэдэг шиг нэг амар айцчвал нүд мүдэ хаагаад таглаад ах тим үзэгдлүүдийг хийх гэхээс илүү хүний сэтгэл зүйг ингээд бэлдээд байдаг те. Яг удаанаар яг түрүүн чиний хэлсэн үү. Эхний бараг 40-50 минут үзэж байгаа юм чи. За энэ ч одоо ойн гүнээс те энэ шоронд доороос ч одоо хэн гардыг бол да аль нь амьлах юм болоо гэл яг нөгөө барууны аим шин кинонууд үзээд авсан бид нар чи ерөөсө шууд гарч ирээл те бараг шууд идээд унаа. Тэ идээд унах юм болоо зомби гарч ирэх юм болоо чөтгөрөн шууд гарч ирээд хийсэд явах юм болоо гэл янз янзын зүйлүүд байгаа. Тэгэхээр тийм одоо жоохон фантастик CGI компьютер график ашиглах гэхээс илүү бодит жүжигчдийн уран жүжиглэлт те тэрийг дээр нь яг тийм үнэн бодит байдлаар гаргахтаа Чан Жи-хён найруулагч айгүй анхаарч ажилласан. Тийм болохоор ч өнөөдөр энэ кино бас амжилтанд хүрсэн. Амжилтын бас цухас дурдаад хэлэхэд энэ сая 5 сард Солонгосын урлагийн салбарын хамгийн том наадмуудын нэг гэж болох Бексан гэдэг байгаа те. Бексаны бүр тэгшөө буюу 60 дахь жилийн явуулсан. Тэгээ Бексаны 60 дахь жилийн наадам дээр Exhuma уран сайхны кино нийт 8 номинацид дэвшээд түүнээс 4-ийг нь авсан баг. Тэгээ тэр дунд чинь Ким Гэ-ун шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин киногоор авчиж байгаа. За нөгөө юуны залуу Glory тоглосон Lee Do-young гэх энэ залуу одоо энэ ч болохоор бүрийн хэмжээний уран сайхны яг нөгөө Exhuma дээр болохоор туслах бөө гэх юм уу одоо бөнгийлтэй бөнгийлийн дүрийг бүтээсэн. Энэ залуу одоо ингээд телевиз олон ангит кино цувралуудаас бүрийн хэмжээний уран сайхны киноныг одоо хаалгыг бол цөм мөшгөлөн одоо орж ирж штэ. Тэгээд анхныхаа дебютийг амар хийж байгаа байхгүй. Exhuma гэдэг энэ киногоор хийгээд сая Бексан авсан. 5 сар Бексан авахта айгүй мундаг Солонгосын жүжигчтэй хамтраад одоо нөгөө бүрийн хэмжээний кинонд орж байгаа гэдэг утгаараа шилдэг шин залуу эрэгтэй жүжигчин шагналыг авсан. Гарч ирээд тэгээ энэ залуу ч нөгөө цэрэг татагдсан байгаа. Солонгос ч заавал явдаг шүү. Цэрэгт явдаг. Тэгэхээр цэрэгт айрамд болохоор нэг юм хөгжимтэй холбоотой урлагийн хэсэг ангид нь хуваарлцсан байгаа юм байна. Тэгээ яг нөгөө тэр хөгжимд юуныхаа ангийн дүрм барцтай гарч ирээд тэгээ дээр нь энэ залууч бас нөгөө Glory кинон тоглосон сөрөг дүрийн нөгөө жүжигч хүүхэнтэйгээ бас нөгөө үргэж байгаа шүү дээ бодит амьдрал дээр тэгээ тий Солонгосын нодуудын амьдрал чинь бүр аюу сонирхолтой тэгээд манай өөр чинь тэгээд авсан за мөн найруулагчаар Чан Жи-хён найруулагч шилдэг найруулагч авсан би яг хөө шилдэг кино авч магадгүй гэж харж байсан тэгээд харах авч чадаагүй нөгөө 12 гээд нөгөө алдар Солонгосын алдар жүжигчин Хван Жумины тоглосон энэ бас мундаг кино авсан ба 23 оны сүүлээр нээлттэйсэн. Тэгэд энэ юуны 24 оны юунд болохоор бас дэвшсэн. Тэгээ энэ хоёр киноны хооронд бас өрсөлдөө өрсөлдөө. Бас нөгөө монголчуудын хамгийн сайн инхаа нэрээр мэддэг И Бёнг-хёны тоглосон нөгөө Concrete Utopia гэдэг бас нөгөө дэлхийн сүрэлтэй газар хөдлөөд ганцхан байшин үлдсэн те. Энэ кино бас өрсөлдсөн. Тэгээд энэ дундаас энэ олон өрсөлдөөн дундаас 43 настай те Чан Жи-хён найруулагчийн кино 8 дэвшээ 4 автсан. Тэгээд яг киногоор гэх юм бол тэр нөгөө Blue Dragon гэдэг те хөх луугийн шагнал одоо кино наадам гэдгээр хамгийн том нь Бексан болохоор яг арт урлагийн гэдгээр бол хамгийн том. Үнэхээр урлагийн салбар телевиз те кино урлаг энэ бүх салбарын чуулдаг гэдэг утгаараа маш том гала наадам болдог. Тэгээд энэ гала наадмаас бас хүлээн зөвшөөрсөн 24 он гараад
одоо хамгийн хэмжээний ашиг орлого цуглуулсан Солонгос кино за бүх цаг үеийн түүхэнд ч бас энэ чинь олсон ашиг орлогоороо дээрээсээ 6-ад бичигдээд байгаа Солонгос кинон дотроо. Нөгөө яг дээр нөгөө юу идэр явж илээ нөгөө раунд ап тий Мадон Сокийн юм байгаа. Тэгэхээр энэ кино бол үзэгчдэд таалагдсан. Тэг үнэлгээ бас том боломжийн өндөр. Дээр нь ашиг орлого ч гэсэн айгүй сайн цуглуулсан тий. Энэ түрүү нөгөө бөө ярьжсэн шүү дээ. Би бас нэг гайхаад ер нь анзаарсан ингээд надад нэг анзаарсан юм. Солонгос бөөнөр их эмхтэй голцоо байгаа юм уу? Тийм байна. Удгаан тий. Ер нь ингээд харахад эмхтэй голцоо байгаад байсан. Тэгээд өөр кинонуудаа бодохоор ер нь эмхтэй бөөнөр голцоо байгаад байдаг. Тэгээ яг зүгээр ингээд хальт хараад үзлээ гэд бүр амар том судалгааны ажил хийгээгүй. Тэгээ эргээд хайгаад үзэхэд бол нөгөө хуучин бөөгийн шишинтэй байжгаад бөө байжгаа. Тэгээд нөгөө нэг күнз будын шин нөгөө фэнкшн энэ ороод ирж штэ. За тэгээд сүүл бол хэрэгт орж ирээд ингээд явхад ер нь нөгөө нэг ихэнх шашнууд ч нөгөө эрэгтэй хүн дээр нь голчилж явдаг штэ. Лам нь эрэгтэй байгаас ингээд тий пастор эрэгтэй ер нь ихэнх шашин тийм. За күнз дээр бол бүр илүү юутай нөгөө күнзийн сургаал ч юм бол эмэгтэй хүний ч юм бол нөгөө ухаан томхаан гэж барыг итгэдэг юм. Ийм хандлагатай байсан. Тэгээд иймэрхүү юмнууд орж ирээд одоо энэ нөгөө хүмүүс ирчүүд нь ийм одоо бодын шинж гэдэг ийм юм руугаа яваад эмэгтэйчүүд нь ерөөхдөө бөөг авч үлдсэн гэсэн тийм юу гэдэм лээ. Одоо онол их юм да бас яг энэ нэг том судалгаа хийгдэх зүйлтэй. Тэгээд ерөөхдөө нэг бөө бол эмэгтэйчүүдийн нэг эмээнрийн л юм да баг иймэрхүү маягтайгаа явж ирсэн. Гэтэл сүүлүүд болохоор ингээд нэг буцаад үндснийхээ онцлыг гаргасан тий. Одоо энэ барууны соёл христийн иргэншилтэй эднээс ингэж татгалцсан. Бид нар чинь ингээд ямар үндэстэй юм бэ те юугаараа онцгой юм бэ гэдээ ухаж гаргаж ирэх юм ажил тийм те ийм соёлын хувьд ийм хувьсгал явагдахад нөгөө бөөч буцаад хүчтэй гараад ирсэн. Одоо Солонгос бөөгийн талаар бол том шагнал авсан кинонууд хүртэл байдаг. Жишээ нь Пак Чанук гэдэг одоо нөгөө Old Boy алтартай Солонгосын одоо 3 том найруулагч нэг Пак Чанук жишээ нь Шөнийн загасчлаа гэдэг яг ийм бөөтэй киногоор чи 12 онод Берлиний наадмаас мөнгөн баага авч ирсэн. Одоо ер нь буцаад энэ бөөрөг орсон. Гэтэл нөгөө нэг эмэгтэйчүүд дээр үлдчихсэн юм чинь буцаад яг эмэгтэйчүүд дээр л байгаад дим билээ л дээ. Яг эрэгтэй байгаа ч ирэл мундаг байж юм уу тэгж хэлж байгаа юм биш шүү. Зүгээр ер нь тийм юм ажиглагдаад байгаа. Бас нэг юм онцлог байна л дээ улс орных нь. Энэ кино тэгээд үзээд байж хахад за яг үйл явдлыг ч одоо үзэгчд үзсэн юм чинь дээ. Тэгээд яг хүмүүсийн бас анзаараагүй өнгөрсөн тийм деталууд бас байсан. Тэр за мэдээч энэ ч нөгөө тэр бяцхан хорвоод мэндэлсэн хүү одоо өвдөөд те хүүхэд өвдөөд тэгээд одоо удган хуарим Ким Гон үзээд ер нь бол энэ болохоор булшны дуудлага байна те булшнаас буруу газар энэ ч юусоо хүн газар хоёрын харилцаа барилдалгаа эдрийг өгүүлж байгаа кино байхгүй. Тэгэхээр буруу газар тэр хүнийг хөдөөлүүлсэн те оршуулчихсан учраас тэр булшнаасаа дуудаад байна гэдгийг айгүй мундаг удган учраас хуарайм ойлгоод тэгтээ зүгээр эн чинь гаргацдаг зүйл бас биш те ингээд зан үйлийн дагуу тэгээ эн чинь багаараа нөгөө Avengers гэдэг шиг дөрвөн мундаг хамтарч ажилласан. Нэг нь болохоор тэр нөгөө Mortician те одоо яг энэ нөгөө цогцтой те шарилтай ажилдаг ухаж гаргадаг хүн байгаа. За нэг нь болохоор Feng Shui-гийн мэрэгжитэн эксперт Old Boy-ийн те Choi Min шиг жүжигчин те Сандиокийн дүр. За тэгээ Бонгил бас залуухан гэхдээ мундаг байгаа байхгүй. За Хуаримтай бол юугаа марах. Хуарим бол үнэхээр мундаг удган те. Энэ дөрвөн хүн чинь ингээ нийлээд тэг киноны явцад ингээ ажиглагдаад байгаа. Их мундаг одоо фэншүүгийн мэрэгчлэн боловч энд нэг л зүйл ингээл буруу байна гэдгийг л тэр хүн одоо мэдрээд байгаа байхгүй. Тэр чинь асар их туршлагатай маш олон жил энэ дээр ажилласан те. Ингээд булшийг шилжүүлэх, ухаж гаргах, газрыг нь солих. Тэгээд нөгөө Америк нэгдсэн улсад байгаа мундаг баян хүмүүс те захиалга өгөөд болохгүй байна, энэ холбоотой байна гэх. Ерөнхийдөө энэ шарлыг нь шилжүүлье, гаргая те булшийг ухъя гэд. Тэг ингээ байж итэл тэр булшийг ухж итэл тэр нэг эмэгтэй хүний дүртэй могоо Японы тий. Яг зөвнөрийн унаа те. Тэгэхээр энэ найруулагч түүхийг ямар сайн судалсан юм бэ? Япон улс эзэнт гүрэн те. Япон улс Солонгос улсыг яаж бас дарангуулж ийсэн. Дээр нь газар нутгийн маргаан гэж ямар амар зүйлийн газар нутгаа зарсан тэгээ Японд урвсан тэр өвг эцгийнхаа сүнстэй тэр хүний одоо төөрсөн сүнс гэж болохоор тэр сүнс чинь 100 гаруй жилийн хугацаанд ингээд дуудаал ингээд айгүй буруу газар барилсан уулын орой дээр тэр нөгөө фэнг шүүгийнхаа
одоо зан үйлийн дагуу ч гэсэн байж болохгүй ямар ч юм барилдалгаа зохиолдлогоо байхгүй газар оршуулсан гэдэг утгаараа. Тэгээд тэр сүнс хүний одоо хоол идээд маш их тэр одоо нөгөө өлссөн байгаа гэдэг хартай. Дараа нь ингээд өөрийнхөө төрхийг олоод те баг багаар ингээд юм идээд ингээд зөвхөн өөрийнхөө цусан төрлийнхний хойноос ингээд хөөцөлдөд байна гэдэг нь мах хэмжээний хугацаанд ингээд хоримтлагдсан тэр сүнсний одоо өшөө хорсол гэж харагдаж байгаа. Тий. Тэр нэг илэг идэд байдаг шүү дээ. Тий. Тэр чинь бас нэг байдаг домог юм байлээ шүү дээ. Илэг идэхээр тий нөгөө ингээд ер нь баг нөгөө хүүхдэх илэг идэж байгаа шүү дээ. Нөгөө сого хүүхдэх илэг идчихэж ер нь төрхөө болж байгаа. Нөгөө илэг идэж ингэж сүнс яадаг. За бүр дээр үед нэг солонгос кино бас үзчихсэн нэг илэг иддэг үнэгнүүд гардаг. Ерөнхийдөө тийм домог байгаад байдаг. Үнгийг бас ерөнхийдөө таашаадаг. За энэ сайн нөгөө нэг Индонезид сайн гарсан гэдээ ярьсан шүү дээ тий. За би бол яг тэр өгүүлбэрийг сонсчод инээд үржижсэн нэг юм байсан. Дотроо болол Японд тэр үтсэн бол. Японд ч нэг тий Хуамиг нэг 2% солонгос шүү дээ тий. Тэд нар нь үтсэн байж магадгүй түүнээс шүү үзээгэл байх л та. Ерөнхийдөө энэ яг өөрөө ч хэлсэн энэ нөгөө нэг газрын харилцаа тий хүн газрын харилцааны тухай харж байгаа. Гэтэл том зургаар нь харах юм бол энэ бол ерөөс улс төрийн кино. Тий болчихж байгаа яалтчгаа. Японд ч юм бол одоо 1910 оны 8 сараас 35 оны 8 сар хүртэл буюу биш 45 оны 8 сар хүртэл буюу 35 жил яг колоничлж ирсэн. Тий солонгосыг бүр яг одоо солонгос хэл заад биш Япон хэл заадаг ингээд яг гоо давхар ингээд үйлдвэр барьсан юмнууд байгаа яг нарийн ярил бас нэг бүгдийн ч уусаа. Гэхдээ бол нэг ингээд газрыг авчдаг те нэг октоодыг аваа явчихдаг те нэг цэргүүдэд мэргүүдтэй ингээд нэг дуулаач охин болгоо явуулчихдаг ийм асуудал байсан. Индонез бас Японы колон байсан шүү. Филиппин энэ төр ингээд ер нь эрсдэлтэй ингээд байлддаг Индонезийн зарим бүсүүд бол Японы колон болчихсон байсан. Тэгэхээр яг нөгөө Японд бол энэ Япон үзэхэргүй кино байгаа гэж улс төрийн яг ингээд газруудыг ингэдэг шүү, бидний соёлыг ингэдэг шүү хийчихсэн кино учраас. Индонезид бол энэ айгүй гоё тусна. Ягаад гэвэл Индонезчууд бас колонич ясам дээр хятадч бас айгүй өсгөж байгаа. За манайхан бол би бол нэг монгол хүн японочдод дургу байх махыг бол нэг их сайн ойлгодгүй. Ягаад гэвэл биднэрт нэг тийм муухан анц юм байхгүй. Одоо бид нэг ярьдаг шнэ ингээл халахын голын даймаа гэл эн чинь бол нэг манус хоорондоо байлцсан тий. Японтойж байлцсан юм шиг чи Орос Япон хоёр л хоорондоо хүч үзээд байгаа шүү дээ. Бидний нэр хэрэл болохоос нэг монголчууд ингээл тамалсан ч юм уу тий. Нанжины хядлаг гэл одоо нөгөө хятадыг бол ингээл колоничлол олноор налаад Индонезийг ингээл колоничлж үзээл. Тэгэхээр ер нь Аз даяараа нэг японочдны дургуй хандлага байдаг шүү дээ. Улаан чөтгөрүүд гэж дууддаг тий. Улаан чөтгөрүүд гэж дууддаг шүү дээ бүр. Малайз ч гэсэн ялгаагүй ер нь бүгдөө ийм дургуй хандлагатай байдаг. Тэгэнгүүт яг ийм үзэл санаатай кино хийчихээр эднэртээ бас их таалагдчихуу да. Овоо үзчихүүлээ тий. Азда үзчихүү, Индонезид үзчихүү дээ. Надад энэ тийм сэтгэл төрж ирсэн. Зөв яг киноны хувьд бол гоё, тэм нь гоё байсан тий. Үзээ суужихад бол юу ч бодогдоог ингээд гоё мэдрэмж аваал ингээл айх үйтэй айхаал ингээл те цаашаа юу болох вэ гээл ингээл шимтэл үдсэн. Сүүлд нь бодож ихт бол овоо улс төрийн кино хийсэн байна та. Яагаад тэндээс самурай гарч ирж байгаа? Яагаад тэр анимач нь самурай байгаа те? Японы цэргийн жанжин байгаа. Дээр нь шогон байгаа даа шүү тий. дээ. Солонгосын газар нутгийн онцлогч нөгөө Korean Peninsula гэж байгаа шүү те. Солонгосын хогч өөрөө яг ийм барын хэлбэртэй. Тэгээ энэ барын хэлбэртэй энэ солонгосын хогийг ер нь солонгосыг эзлэн төрөмгийлж ийсэн гэдгийнхаа илэрхийлэл болгож тэр газрын спирит одоо тэр сүн сүлтийг нь дарахын тулд Японы тэр айхтар милитарист одоо цэргийн жанжин шогоны тэр жанжин одоо энэ анимач өөрөө тэр том илд гэж үзээд төмөр одоо род төмөр сава тэр нь бол ерөнхийдөө бол нөгөө илдийг л хилээд байгаа юм л та. Тэгээд тэр зүйл чи өөрөө тэр анима байж тараад ер нь бол тэр өвөгийн сүнс бол зүгээр нэг зүйлэл бол таарсан шүү дээ. Яг дараа чи яг жинхэнэ агуулга нь болохоор тэр доор босоогоор нь булчгсан байсан те. Тэр авсан дотор хэн байсан бэхээр тэр спирит те. Тэр нөгөө усны амьтан буюу тэр хүн төрхтэй хүн толгойтой могоо нөрийн оног санамсаргүй байдлаар хөнөөцнөөс болоод тэнгэр бүрхээ айл тэгээ нөгөө хамгаалт гэдэг чинь байхгүй болоод бүх одоо нөгөө юу чинь задраал те гараад явах боломжтой болоод яг үн бас нэг юм утга агуулсан кино те солонгосчууд японочдын те японочууд тэрхүү одоо солонгосын хогийг солонгосыг эзэн төрөмгийлж ийсэн дарлаж ийсэн тэрхүү юугаа хатгалахын тулд яаж одоо тэр газар нутгийг нь хүртэл те ингэж өөрийн иргэшээл байлгаж ийсэн аа тэр бусны хэлбрээр ч гэсэн бас үзүүлсэн гэж ойлгож болно. А түүний эсрэг харин
манаач яг гоо тий солонгосчууд фeng shui тий одоо өөрсдийнхээ ур ухаанаар бас яаж ингэж тэмцэж байгааг бас өгүүлсэн кино болов гэд бодсон. За би нэг суугаатах өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Бороор ажиллаж байгаа шүү. Доктор Бороор таны эрүүл мэндийн цангаа тайлагч, цайр, кальц, магний баялагтай доктор Уотрыг ууж ирч хүчтэй байгаараа үзэгчтэй сонсогчдоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Бодор эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. За фeng shui гэхээр нөгөө салхи ус гэсэн л үг штэ тий. Тэгээ хятадаас гаралтай боловч. За ингээд фeng shui-ийн мэрэгжилтэн Сандёк яаж одоо нөгөө уул нь бол тэр айхтар хүчтэй Японы тэр шоган тий цэргийн жанжны тэр сүнслэлт бол дийлэгдэх магадлал маш өндөр байхад чинь фeng shui-гийнхэн ур ухаан замун Хуаримын гайхалтай тэр одоо бөөгийн зан үйл ёслолын дагуу энэ ам одоо төөрсөн сүнсүлд те энэ юг эргээд одоо дарж байгаа тэр үйлдэлүүдэд нь бол үнэхээр бас яг 100% шинжлэх ухаан гэж бас хэлэлцдэг. Гэхдээ тэгээд одоо нөгөө дээд тэнгэр дээдэгдэг одоо энэ тодорхой хэмжээний чинь бас соёлын нэг хэлбэр шүү дээ. Энэ бөө гэдэг чинь те тэгээд тэр талаараа бас айгуу тийм судалмаар ойлгомоор Солонгос Японы түүхийг дахиж бас уншиж үзмээр үнэхээр тийм барын хэлбэртэй юм болов Солонгосын хог чинь те тэгээд за тэрэн дээр гараад нөгөө за хоёлоо нүүрийн оныг ярьсан. За нөгөө барын хэлбэртэй Солонгосын юг ярьсан. Тэр юг анимагаа бас ярьчлаа те нөгөө Японы жанжины те сүнс. За тэр юу бас гарсан тэр нэг гисүнэ лам гэ те гисүнэ лам тэр нэг зураг дээр ингээд зургийг харахаар сайн харагдахгүй. Эрэгтэй хүн юм шиг, эмэгтэй хүн юм шиг, сүнс юм шиг нэг юм цайвар өнгөтэй ингээд зураг айгу бүтгэх гэн те. Энэ хин юм болоо гэл. Тэгээ ингээ бодохоор бас нөгөө Японы соёлтой холбогдож байгаа. Япончууд чинь тэр гисүнэ лам гэдэг лам ер нь биш болж таарах гэдэг байхгүй сүүл рүүгээ. Энэ нөхдүүд чинь л бас нөгөө солонгосуудыг дарж яахын тулд газар нутгийг ингэж те дарж яахын тулд тэр хүний захаалгаар тэр одоо энэ сүнс болоод яваад өвөгийн те цогцыг чинь тийшээ одоо авсыг хийсэн. За дээр нь Японы тэр ардын үлгэр кицүнэ гэдэг. Кицүнэ гэх тэрэн дээр гардаг нэг юм үнэг шиг юм амтан байгаа байхгүй. Эн чинь бас л нөгөө Японы домог юун дээр гардаг. Тэгэхээр миний зүгээр ойлгож байгаагаар энэ найруулагч Чанжин Хён бас их түүх те манга, аниме тэгээ энэ юунуудыг бас энэ бэлэг тэмдгийн амьтдыг судалгаануудыг аягүй сайн хийсэн байна. Зүгээр нэг санаанд орсон зүйлүүдийг энэ кино руу ингээл давхар дараараас нь ингээд чимхэд оруулцаагүй гэдг нь бас харагдсан. Тэр олон одоо нэг учир битүүлэг зүйлүүд гараад байна шүү дээ. Тэгээ бид ингээ бодож байгаа тэр гизүнэ гэдэг лам яагаад ингэж энэ үнэхээр лам байсан мөн үү биш үү гэдэг. Эргээ судалж үзэх тэр нь гизүнэ гэдэг Японы одоо нүүрийн онаа байна те. Энэ бүх зүйлүүдээс ингээ уншаад судлаад үзэхэд бас найруулагчийн ямар сайн тийм нэг судалгаа хийсэн бас харагдсан. Ер нь тэгээд судалгаатай кино, судалгаатай найруулагчийн төвтэй бас айгүй тийм сайн явж байгаа гэж те ялгарч байна. Тэвэр ирэхгүй бас ялгарлаа л гэж би харсан. Энэ яг жишээ нэг энэ 5 ахуйдын тухай ойлголт гараад байна шүү дээ. Кинонэр фэнкшүүгэл яриад байдаг. Энэ ч Монгол ч гэсэн байдаг шүү дээ. Дээр үед бол энэ будны шинтаа зэрэгцээд ороод ирчихсэн. За нэг суугч байгаа хүмүүсийн дээр нэг хэмар ам ментэр гээд тэ мингнээс намараад эдгээр чинь 5 ахуйдтай гараад хоорондоо хэр таарч ийнэ өнтер гэж үздэг юм байдаг шүү дээ. Тэгээд нэг хаш ойлголтууд байдаг те судална гэдээ харшлах. Тэрэн дээр бас яг ингээд харахад яг юутаа яг адилхан байл. Яг гал ус хоёр харшилдаг гэж үздэг штэ. За гал ус ч бол яг нэгээ шууд унтрачдаг. Гэтэл мод төмөр хоёрыг харшилдаг гэж үздэг. Тэгээд тэр чинь нөгөө галтай төмрийг устай модоор хөнөөж байгаа юу гардаг штэ. Тэг үзчихэд бол яг бас уул манайхад байсан л энэ миний өвөө өвмиг юм ярьдаг л байсан юм нөгөө харшилна гэдээ ярьдаг байсан юутай болон таарч байгаа байхгүй. Би бас сая энэ жуулчин бас ингээд аваад манай дээр жуулч ярьдаг байхгүй хаяа. Энэ 100 ерөнхийдөө жуулч авдаг. Тэгээ аваа сая нэг грек өвгөнтэй ярьж хахад бас яг тэгж хэлчихсэн надаа. За би ингээд Азийн баг бүх орноор ирвэтмээс ингээд Лаос, Таиланд, Бирмэн бүгднгөө яваад үзсэн. Нилээ настай. Цахилгааны бас инженер хийдэг тийм өвгөн байсан л да. Тэгээ тэр өвгөн ингээд надад ярьж байгаа байхгүй. За би Азийн олон орноор ингээд явж үзсэн. Америк, Европод очиход бол бүх юм ингээд surface гэж ярьдаг ингээд. Ингээл нэг юм ах вэнтэй материал ингээл таардаг. За Азад бол арай илүү юм дип гоё байдаг. Би ингээ Азад ирдэг. Гэтэ нэг юм анзаарлаа. Ингээ Монголд ингээд би тэр хүн болохоор Монголд 7 онсон байхгүй. За би Монголд 7 онлоо. Тэгээд нэг юмыг бол аягүй сайн ойлголоо. Монголчууд Азуудтайгаа адилханаас хамаагүй илүүгээр Европтой адилхан юм байна. Гэдэгж хэлчихсэн байхгүй. Тэгээ би гайхаад яагаад тэгж хэлж байгаа юм болоо гэдгсэн чинь яг ярьж байгаа юмнууд нь яг нэг эмэгтэйчүүдийн эрэхтэй айгүй өндөр төлөв хов хүний юу дээрээс нэмээд
Тэ хэдийгээр одоо ингээд манус янз янзын дараагаар ингээд асуудал гаргаж илээ. Бид нар өөрсдөө сонгодог шүү дээ. Ямар тач өөрсдөө сонгодог. Арчилсан ороо. Яг энийг хэлж байгаа юм ингээд юм арчилсан ороо юм те. Хүмүүс нь хүснээ ингээд хэлждэг юм байна. Фэйсбүүкээр ингээд хоорондоо ярьждаг юм байна те. Тэгээ ингээд яг хэлчихсэн байхгүй. Тэгээд тухайн үед бол надад гой санагдчихсэн. Яг тухайн үед бол ингээд за бас те ингээд баг зөв талдаа байгаа юм биш үү тэргээ. Тэгж бодогчээс. Сая ингээд эксэмаг үзсэн чинь одоо улс орнууд буцаад нөгөө дэлхийн глобалистаас татгалзаад ингээд өөрснийхөө юм гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгээ бодоод ингээд тэгээд тэр махбод ингээд өвөөгийн ярьдаг гэсэн махбод энэ тэрийг бодсон чинь за бид нар гоё европчлол байгаа юм биз дээ. Гэтэ аль хэмжээнд яваачаад байгаа. Бас буцаад Монголоор байх те. Азаараа байх юм байх ёстой юм биш үү те. Бас нэг кино мэнэ аим шиг кино хийх те. Чи одоо бас уран бүтээлчний хувьд кино хийх юм бол бас нэг Монгол гэсэн юмаа сайн шигдэхгүй болвол хэдүүлээ бас нэлээ европчдсан юм биш үү гэдэг ийм имзэглэл юм яг уран бүтээлчний хувьд бол тодорхой хэмжээнд төрсөн шүү ер нь бас буцаагаад бодохоор юм билээд. Тийм. Энэ киног ч үзэхэд одоо ингэ чи бодолтой нөгөө бөө зайран удган үзүүлээ зан үлийг гэтэл манай монголчин өөрсдөө бид өрс бөөгийн те урсгал байгаа шүү дээ маш хүчтэй. Тэгээд бөө зай удган эдрийн зан үлээ хийж явахдаа тэр өмссөн хувцас тэр бүр илүү сүртэй. Би бол тэгж л хэлнэ бүр илүү. Тэгэхээр ингээд бодж бас нэг юм омогшил төрж байгаа байхгүй. Бид нар ягаад бөөгийн шашиг одоо бөөгийн урсгалаа бас кино болгож гоё хийгээд гоё хийх юм бол юм чинь. Яг нь мэдээж бүгд 8 солонгос улс чинь кино урлагийн зах зээлтэй урлаг бол үнэхээр асар өндөр түвшинд төгжчихсэн. Тийм учраас бидний хувьд энэ бөөл өрнөг зайрн байна л гэж харж байгаа зүйлийг хүмүүсийг бүр яаж татаж те тэр хүртэл тултал нь хийж лээ л да. Тэг яг бид нар ч гэсэн уул нь тэр элементүүд нь байгаад байна. Тэрийг уул нь хиймээр байна. Тэгээд найруулагч Чанжи хон болохоор би бас нэг хэлж ирсэн үгийг нь бас их яасан. Найруулагч Чанжи хон болохоор тэр кино дээр гараад байгаа сүнс муу зүйлүүд ямар нэгэн шалтгаантай байх талд маш их анхаардаг. Өөрөөх нь хэлж байгаа болохоор за ингээд нөгөө Exorcist ч юм уу нэг аим шиг кино барууны аим шиг кино трейлер ярьсан шүү дээ. Ингээд зомби гарч ирэл хүн идэл яваад байна. Эсвэл нэг хүн слаш одоо тий хутгалдаг, хэрчдэг тийм хүн гарч ирэл хүн алаал яваад байна тий. За эсвэл нөгөө Дракула зүгээр нэг утга тий чин ухаан санаа байхгүй шууд л ингээд цусын сороод өсвөл идэд яв. Гэтэл энэ хүний хийдэг оккулт чиглэлийн кинонууд болохоор учир шалтгаантай сүнс яагаад төөрөлдсөн, сүнсийг яагаад булчнаас дуудаад байгаа юм тий. Тэр булшинд нь өөр яг юу байгаад байгаа. Энэ бүх зүйл шалтгааныг хайхаар явж байгаа. Тэр нь өөрийнхөө киног аимшиг кино гэж нэрлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлсан. Тэр нь болохоор аимшиг кинонд ихэвчлэн гол дүр хохирогчд болдог шүү дээ. Ерөнхийдөө ингээд гол дүрүүд орилоо чарлаа зүхтаагаал тэгэл за ингээд нэг яллаа гэд ботол бичиг гараад ирчээ дахиад нөгөөх маань үхээгүй л байж. Тэгээ аимшиг кино үндсэн нэг те элемент чинь тэр шүү дээ. Гэтэл Чанчи хооны хийж байгаа за энэ киноны хувьд Exhumag болохоор гол дүр болохоор хохирогчд биш ээ. Тэд нар киноны туршид бас нэг гэмтсэн, шархадсан. Гэтэ тэд нар мөрдөгчд байгаа. Бүр ингээ нэг юм эн чинь нөгөө эрдэнэ сурвалжлах гэдэг шиг адал явдалтай киног учрыг нь олох гээд явж байгаа мөрдөгчд байгаа. Энэ дөрвийн баг те. Тийм болохоор энэ киноны гол үндсэн дөрвөн дүрм маань ингээд явсаар байгаад киноны төгсгөлд ялсан. Ялхаас гадна тэрхүү хараал чадахыг те. Төөлсөн сүнсийг дийлсэн. Энэ утгаараа энэ болохоор аимшиг кино биш. Учир битүүлэг зүйлийг тайлж байгаа, тайлал хийж байгаа ийм кино гэж бас өөрөө тайлбарлсан байлаа. Тэгээ тэрийг би бас ойлгоод нэрээ бас тийм шүү. Аимшиг кино дотор энэ чинь бас төрөл жанр те. Найруулагчийн өөрийнх нь бас харах үнцэг. Тэгээд энэ найруулагч нөгөө Пакистаны кинонууд маш шилдэг найруулагчийн шагналыг аваад хэлсэн үг нь ч их даруух юм байлаа. Энэ танхим дотор одоо нөгөө Concrete Utopia-гийн найруулагч 12/12-ийн найруулагч айгүй мундаг кино урлагийн салбарын томчууд байгаа шүү дээ. Тэдний ажил бол харьцангуй залуу төр бүрийн хэмжээний 3 кинон дээр найруулаа те зохиолыг бичээд тэгсэн одоо 3 дахь киногоороо бас энэ юу авчиж байгаа бэксэн авчиж байгаа учраас та хэдээсээ үргэлж би суралцсаар байх болно гэд хэлээд ингээ яаж байгаа. Тэгэхээр их хүндлэл бас үзүүлж илээ. Цаашдаа ч энэ чиглэлийн бас том кинонууд хийх бах те. Би бол тэгж л хараад байгаа. Энэ нөгөө Солонгосын кино урлагийн бас их анхаарал хөгжүүлсэн юм а те ялтчгүй. Энийг нэг ийм яриагууд гэдэг юм лээ. Нөгөө нэг амар их машин зарсан. Сэлмгсэл янз янз машин зарсан. Тэгээд Солонгосын бүх машин гадагшаа экспортлсон мөнгнөөс хамаагүй их мөнгөийг Титаник нь олцсон байсан. Тэгээ ерөөхдөө за нэг киногоороос олж болт юм урлагтаа анхаарай гэдэг ийм ойлголт солонгосчууд донд их төрөөд тэгээд ерөөхдөө энэ кино урлагаа их хөгжүүлсэн гэдэг юм. Чанчагийн найруулагч энэ киноны санааг олохдоо хүртэл нөгөө хүүхд ахуйдаа өөртөө тохиолдсон зүйлээс бас сэдвүүлсэн байгаа байхгүй. Өөрөө бас хэлж ирсэн
найруулж өөрөө жоохон бийсэн билээ. Тэгсэн тэгээ нөгөө Солонгос дид бүтэц хөгжөөл нөгөө хуучин одоо энэ тэнд байгаа газруудыг дахин одоо юунд оруулаад дахин төлөвлөлтөнд оруулаад хурдны зам тавиад эхэлсэн. Тэгээ хурдны зам тавихаар болсон чинь 100 гаруй жилийн настай тийм булш байсан юм байна л да. Яг бодит болсон үйл явдал. Чанчаахан жоохон багтаа баг дунд сургууль байсан юм билээ. Тэгээд тэр хавийнх нь эргээд орон нутгийн тосхоных нь бүгдээрээ бөө зайран удган дуудаад тэгээ яг тэр кинон дээр гараад байгаа шиг тэр ёслолыг те хүндэтгэл үзүүлэх те ёслолыг хийгээд тэгээ тэр 100 гаруй жилийн модон авс байсан гэж. Тэгээ тэр модон авсыг гаргаж ирж яхад нь хүүхдүүд яаж яхад харцсан зайнаас холоос л харсан багтаж гэж. Тэгээ харахад их сонир санагдчихсэн. Энэ олон жил ингээд болцсон тэр юм дотор яг авсан дотор байгаа тэр шороо өдөр яг нэг 100 жилийн өмнөхөөрөө хадгалагдсан. Тэгээ энэ бас аюу мөн тэр элемент тэр зүйл одоо сансан тэр дурсамжаараа эргээд одоо энэ Exhuma дээр ажиллахдаа ч гэсэн те энэ булштай австай энэ бүх зүйл юунууд дээр ажиллахдаа бүр аюу тийм айхтар. Тэгээ аль болох нөгөө үнэн байх гэж тэгж ажилласан нь тийм өөрийнх нь хүүхэд байх үед нь ясан дурсамжтай бас холбоотой юм байл шүү те. Би ихтэй бас яг ингээд үзчихэд гайхчихсан. Тэр өстой Солонгосоос ойлгох те Монголд бол өгсдийнхээ юмар оролддог те. Ер нь бол цэрлэд хүрэхгүй те. Ер нь л тэгээ яг дээр үед бас ил тавьдгаас ч басан болдог гэсэн бахал та. Гэтэ ер нь буушалдаг баснаас хойш ч гэсэн ер нь өвөг дээдсийнхээ ясыг өнлцүүлээд яах вэ гэх юм хөрөхгүй л байдаг болохоос ингээд зан үйл хийгээд мэдээгүй. Надад бол ер нь төсөөлөгдөхгүй лээ. Нэг Монгол хүн болохоор ч юм уу. Тийм баг тийм байгаадсэн шүү. Тэг яг хуу нэрээ Choi шиг тэр хэлэхэд 2003 онд нэг Old Boy тоглосон шүү дээ. Тэгээд энэ киноноос яг 20 жилийн дараа те дахиад бас уулна Бексан авчхаар хэмжээний те Blue Dragon ч гэсэн авчхаар хэмжээний жүжиглэлтийг бол үзүүлсэн гэж би бол бодож байгаа. Feng Shui экспертиг аюу сайн те Сандёкийн дүр мундаг байсан. Тэгээд энэ жилийн Бексан дээр нөгөө хин авсан алтар жүжигчин Hwang Jung-mi ингээд Hwang Jung-mi нөгөө 12 гэдэг киногоор авсан Ибинхөө нөгөө конкрет утопиогоор өрсөлдсөн амар өрсөлдсөн болсон байлаа. Тэгээд угаасаа бас арай дийлээгүй юм байлаа. Гэхдээ энэ чинь 8 дэвшээ 4 авна гэдэг чинь те мундаг л таа. Тийм. Одоо илүү тэгэхгүй даварсан юм байна тийм шүү дээ. Наа утсан. Нөгөө Оскарт хамгийн олон нэр дэвшсэн юмнууд байдаг шүү дээ. Нөгөө Meryl Streep ч 10 хэд удаа нэр дэвшсэн. Байж болох. Тэгээд нөгөө хүмүүс бүр зардлын тооцоолсон байсан шүү. Нөгөө Оскарт явах ч бас хөөрхөн зардалтай байт юм л нөгөө лимузин хөлсөлтэй нөр бодлдог үнэтэй уц. Тэрэнд орос хэдэн сая доллар болчиход тийм. Ахаад нэр дэвшүүл энэ яддаг юм. Тэгээд тэр нарийн бахалтай ахаад нэр дэвшүү зүгээр л бахалтай тэр чинь. Чанжин хөв найруулагч тэгээд энэ түрүү миний хэлсэнчлэн аимшиг кинон гол Дракула дээр учир шалтгаангүй яваад. Гэхдээ Чанжин хөв найруулагчийн хамгийн дуртай би бас нөгөө найруулагч хүний дуртай киног нь сонсох дуртай гэсэн. Нөгөө Stormbreaker-ийн Dracula гэдэг нөгөө Англи актер Gary Oldman-ыг бүтээсэн. Keanu Reeves залуу хата тоглосон. 92 оны Dracula. Тэр Чанжин хөв найруулагч хамгийн дуртай кино. Тийм залуу. Тэгээд тэр болохоор хүмүүс болохоор Dracula-г нэг аимшиг кино тэ одоо юуны кино гэж үзээд байдаг. Энэ найруулагчийг харж байгаа нь болохоор эн чинь хэдэн зууныг дамжин ирсэн хайрын тухай, Дракулагийн хайрын тухай гэж Чанжин хүн харж байгаа юм байна. Тэг өөрийнх нь хамгийн дуртай кино нь Дракула гэд хэлсэн. Тэгээд яг хав сүрэг төр зүйлүүд дээр Дракула, тэр одоо Halloween ч гэм юм кинод нэг учир шалтгаангүй ингээ яваад байдаг те. Хүн алаад яваад байдаг, ингээд харьцлаад яваад байдаг бол энэ өөрийнх нь хийж байгаа кино болохоор дандаа л учир тайлалтай, те сүнсний тайлалтай, учир битүүлэг үйл явдлуудыг хүмүүст ингэ ойлгуулж өгсөн. Ийм байдлаараа бол кинонууд нь бол онцлогтой байх хэрэгтэй. Кино эхлэхэд ингээл нэг хүүхд өвдөлийг хэлж штэ. Ерөөдөө нэг асуулт асуучаад штэ. Яагаад ингэж вэ? Яг нэг мөрдөж гэдэг чинь ингээл хариулт хайгаал явж байгаа юм л да ялтчихаа. Тэгээл нөгөө өвөөгийнх нь үйл таарал те. Тэгсэн чинь зүгээр өвөөнч ингээд бас нэг муудаач штэ. Магадгүй тэр нэг лам лам ч юм уу одоо нэг үлэх ч юм уу. Гисвэнэ гэдэг. Муудал нөхөр ч юм уу. Тэр тал нэг шогоны юм дээр бошилсан байгаа л ингээл нөгөө яг ингээл дараалалаар ингээл ухаал яваад байдаг. Ийм кино байгаа юм л та. Тэгэхээр ялтчихоо нөгөө учир шалтгаанд анхаардаг найруулагч гэдэг нь бол үнэн энэ дээр бол ингээд илт гарч байгаа. Ер нь ийм дараалалаар яваагүй бол эн чинь дундуур нь үзэгчид ингээд киноноос хөндөр хинтер хандлага гарч магтгүй л те. Гэтэл ийм юм байгаагүй. Нэг ийм юм болчуудаа дотроо таамаглаж байгаа шүү дээ. Зараг тэрнээс үлдсэн юм болов. Тэгсэн чинь өөр юм болж таарал. Тэгэл ахаал өөр болж таарал те. Ингээд явдаг. Энэ нь бас ингээд хүмүүсийг өөр дэшээ хандахгүй байхад хэрэг болж ирсэн. Тэгээд дээрээс нэмээд бас яг магадгүй амар хордог хэмнэлттэй байсан бол бас яах байсан баг. Таалагдах гэсэн юм магадгүй юм чи. Яг нөгөө хэмнэл нь бас гоё те. Яг юу болчихоо гэж бодох цаг үзэгчтэй хөөд явж байгаа болохоор бас ингээд уйтахгүйгээр
үзээд явж байгаа юм ажиглагдсан л та. Ер нь гоё кино болсон байсан. Ер нь яалтчгүй л нөгөө шууган тарьсан тийм кино байсан. Зүгээр ерөнхийд нь ингээ кино шүүмжлэгчдийн үнэлгээг энэ төр харахад бас хангалттай өндөр өгөөгүй байгаа. Ялангуяа IMDb гэдэг юм олон улсын өрөө орвол тэр чинь бас Япон гаралтай шүүмжлэгчнэр зөндөө байгаа шүү дээ. Тийм бас жин дарна шүү дээ. Тийм жоохон жин дарна шүү дээ. Бас янз янзын өөр шалтгаанууд байгаа л байна. Гэхдээ ер нь олон улс яг тэр юун дээр бол жоохон харьцангуй бага байна лээ. Гэхдээ бол бас хангалттай сайн амжилт гаргасан тий. Чинь яриа болсон. Бас ашгаа олчихсон. Энд чинь одоо яг энэ нөгөө 90 хэдэн сая байлаа да 94 бүр байлаа 2 байлаа 97 сая. Тий. Тэгээд 97 саяыг олоод эн чинь бас солонгостой заага дотоодын юуг тооцдог юм хэд гаднаас валют авчирчиж байгаа тий. Энд чинь нөгөө офшор компани байгуулчихж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ шууд ингээд мөнгө шилжээд явдаг. Тэгээ энэ зүгээр мөнгөнд өнгөөр нь ашгаар нь бодсон ч гэсэн чинь 6-д орсон гэхээр бас ялчгүй мундгал киноож таарч байгаа юм л да. Энэ Монгол үзэгчид ч гэсэн ер нь сайн утсан баг тийм ер нь. Тийм байлээ. Монгол үзэгчид ч гэсэн янз янзын бас үзэл бодолтой байлээ. Зарим нь болохоор яг газар нутгаа зарж яасан хүний үрсад үр удам нь ингэж яадгийг бас харуул. Яг тиймэрхүү элементүүд бол ер нь бол байгаа. Гэхдээ энэ кинон дээр тэр Америкт амьдарч байгаа чинэлэг амьдарч байгаа тэр залуу хүүхдээ аврах гэдэг явж байгаа. Би бол тэрийг сөрөг дүр ерөөсө хараагүй. Тэ? Эрэг дүр үр хөвгтөл аврах гал явж байгаа хүн шүү дээ. Тэр жоохон төрсөн хүүхэд ч гэсэн ямар буруутай. Тэ? Тэр яг гоо тэр үг эцэг те тэр чи одоо тухайн цаг үед Япон солонгосын тэр дайны үед бид нар амьдарч байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээ тухайн цаг үед нь өөрийн газар нутаг юунаасаа урвсан те урваад Японы талд үйлдэлж ийсэн учраас тэгээ тэр хүний сүнс төөрөөд айгу буруу газар хөдөөлсөн учраас энэ бүх зүйлүүд гарсан гэх. Тэр бол хэлж байгаа тайллыг бол бас байж болохоор те. Тэрээс айгу тийм юм бодогдуулсан кино үлээ те. Киноны маркетинг бас нэг жоохон өөр болчлоо. Энэ кинон дээр бас ажиглагдсан. Энийг бол шууд одоо бас дурчхан зүг баг. Хуучин бол ингээл нөгөө постэр хэвлдэг. Автобусны ингээл за бүр дээр үед бол бүр их зардлаар энд одоо шон дээр хүртэл наагаад явдаг гэсэн. Одоо бол ер нь шон дээр нахаа болоод ингээд нөгөө дижитал те технологичод ингээд тавьдаг болчиход. Орчин үеийн ингээд хамгийн сүүлийн тренд бол яг үнэ TikTok. Киноны маркетинг гэдэг юм. Киноны хэсгээс нь тавьсан TikTok гаргадаг гэдэг. За нэг TikTok тренд явсан энэ кинод холбоотой. Нүүрний шивээс. Тийм. Тэг яаж ийм нүүрний шивээс хийх вэ гэдэг октодын мейкапта ийм TikTok бас нэлээ явсан. Ингээд нэг ийм тренд гаргачаад бас үздэг ийм юу болчиход байна л та. Ийм хандлага гарсан. Европ мөхтөд нөгөө ханзын яатсан. За зарим нь бол зүгээр нөгөө хятад хэвлэл мэвлэлээс ингээд хамаагүй ханцтай нэг chicken soup гэсэн ханц явж л байгаа. Гэхдээ тэр нь хамаагүй те. Энэ нүүрэн дээрээ ингээд явдаг ийм трендийг бас үүсгэж чадсан. Энэ бас маркетингийн нэг ийм зөв тоглолт байв да гэж харагдсан. Монголд одоо харин TikTok-оор одоо маркетинг гэдэг нь одоогоор одоо би яг одоохонд бол мэдэхгүй байна. Яг удахгүй хийх байх манайх ч бас TikTok-ыг үзэж байгаа шүү дээ. Тэгээ энэ TikTok-ны юу ер нь сайн хийсэ. Би бол сайн хийсэн гэж үзэж байгаа. Энийг бас нөгөө Холливуудад бол хамгийн зөв сайн хийсэн гэнэ бол ялтчихгүй. Түүнээс бүх үзэгч юунуудаа жүжигчтэй TikTok нээлгээд TikTok-ын заавал хийлгүүлээ. Тэмэтэ шимэлээ гарчна. Тэгээ өдрийн 4-5 TikTok оруулаад ингээд энд очицсан ярьж шүү гэдгийг ингээд TikTok хийлгдэг. Ийм болоод зэн нэр нь киноны маркетинг бас хаашаа явж байгаа юм бэ те. Энийг өөр юм бас хэлж ийлээ бас Монголын одоо найруулагч нар те. Кино гаргахтаа бас юм TikTok-н дээр анхаарал ялангуяа залуу үзэгчдэд бас юм дэмжлэг те. Нэмэр болох юм байна гэж тэгж бол надад бас харагдсан. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар одоо ажилласан энэ доктор Батар эрүүл мэндийн ус. Тий, эрүүл мэндийн усаа. Бас ингээд хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ бас та бүхэн хэрэглээрээ. Тэгээд амтны их гоё ус юм байна. Энэ зөөлхөн. Тийм их зөөлхөн гоё ус байна. Дотроо тийм одоо бол л та. За тэгээд өөр одоо хоёлаа ингээд төгсөх тэл рүү хандж जैन тэгээд. Тийм. Ер нь киноны талаарх дүгнэлт одоо. Тийм. Яг хамгийн сүүлд нь хэлэхэд үзэгч сонсогчд маань энэ киног болж өгвөл ер нь бол аль болох том дэлгэцээр үзээрэй. Том дэлгэцээр. За зурагтаар үзэгч бол хамгийн том зурагтаар байж болох хамгийн том зурагтаар үзээрэй. Болж өгвөл кино театрт үзээрэй. Тэгжээж яг найруу чанчаан өөрөө хэлсэн байл. Энэ киног би том дэлгэцээр кино театрт яг мэдэрч үзэх зориулж хийсэн байгаа шүү. Тэгэхээр киноны эссенс буюу үндсэн мөн чанарыг мэдрэхийн тулд та хэд маань кино театрт үзээрэй гэж хэлсэн тэр үгээр нь л өнөөдрийнхаа нэвтрүүлгийг дуусгая да тий. За ингээд хамт байсан үзэгчтэй баярлалаа. Баяртай үзэгчтэй. Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальцаар баяжуулсан
Dr. Water эрүүл мэндийн ус, эрдэсийн нөхөн. Water Bath Better.